сайн байцгаана уу? Юу байцгаана да? Би өнөөдөр энэ Pepsi ондааны одоо маркетингийн үйл ажиллагааг Монголд үйлдвэрлэж байна. Stafit компани маань Pepsi ондааг зах зээл дээр нөлөөлж байгаа. Юу хийх ёстой ч юм уу те өөр зүйлийг санал болгох юм уу? Энэ зүйлийн тухай ялангуяа подкаст хийж байна те. Тэгэхээр үйл ажиллагаа явуулдаг Pepsi баг үйлдвэрлэгч Pepsi компани маань 2007 оноос хойш ер нь бол Generation Y буюу шинэ үеийнх нь манай хэрэглэгч нар юм байна. Бид маркетингийнхаа стратеги тактик яг энэ шинэ үеийн Generation Y заавч зориулсан зүйтэй байна гэж дээрээс Pepsi ондааны ураа үгийг шинэ үеийн сонгол гэж уриалсан. Түүнээс хойш 2009 он хүртэл энэ ураа явж байгаад энэ ураа үгээ шалсан байгаа. Тэгээд нийгмийн ашиг тус нийгмийн сайн сайхны дэмжих тийм ураатай болсон. Тэгээд энэ ажлынхаа хүрээнд тэгэхээр ямар нэгэн энэ ажлынхаа хүрээнд Pepsi компани олон сая доллар зарцуулсан. Тэгээд зар сурталчилгаануудаас эрс татгалзаад тэгээд тэр зар сурталчилгаанд зарцуулсан мөнгөө ямар нэгэн нийгэмд хэрэгтэй зүйлтэй гэж байгаа улмаад ч юм уу, дорч ч юм уу те энэ нэгэн санааг санхүүжүүлэх тийм ажлуудыг хийж эхэлсэн байгаа. Тэгээд үүнийхээ хүрээнд одоо ямар нэгэн шин санааны уралдаануудыг ч юм уу те янз бүрийн зүйлүүдийг зарлаад шалгасан хүмүүсийг санхүүжүүлдэг нийгэм зэгсэн нийгмийн сайн санааны төлөө хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Энэ нь болохоор эргээд нийгэмд Pepsi ондааны нэр хүндийг бол сайнаар өсгсөн. Pepsi буюу одоо алкогольгүй ондааны төр тусмаа газтай ондааны төр тусаа дэлхийд нэлээд нэр хүндээ олсон. Зүүн Европ, Хятад, Энэтхэг ч юм уу тийм олон хүн амтай улсуудад бас Орос манай хаадлын хөшөөх Орос олон хүн амтай улсуудад бас сайн ажилтаа ажиллаж байгаа. Үүний гол хүсэлтч нь бас таны ясм Coca-Cola мэрхэндээ байж байгаа. Тэн ондаг бол Coca-Cola өсөлтчөө ялах бас өсөлтчөөс давуу байж байгаа нэг зүйл бол нийгмийн хариуцлагыг сайн ухамсарлаад нийгэмлэг чиглэсэн зөвстэй хөрөнгө оруулалт хийж байгаа. Өсөлтчөө ялцаж байгаа зүйл юм болов. Энэ удаа маань би өнөөдөр ууж үзлээ. Монголд үйлдвэрлэсэн шинэ үеийн кола гэсэн шинэ мэдрэмж өрөө үйлдвэрлэж байгаа. Энэ бид нар бас мэддэг болоод нэлээд бас олон жил болж байгаа хэл та. Би бол анх одоо газтай ондаг бол Pepsi ондаг л ууж үзсэн. Түүнээс хойш манай улсад магадгүй Coca-Cola одоо маань орж ирсэн юу гэж яасан болов гэж бодож байна. Гэтэ миний бодлоор бол Pepsi, Cola хоёр ундаа маань бас нэг яг уу ижилхэн газтай алкогол ондааны төрөлд ордог боловч хоорондоо бас маш их олон жил өрсөлдсөн юм уу те энэний онцлог дээрээс яг өөрийн гэсэн хэрэглэгч нарыг бол үнэнч фэнүүдийг бий болгож чадсан данад Монгол харин үйл ажиллагаа явуулж байгаа Stafit компани энэ цаг үйлдвэрлэлийг үйлдвэрлэж байгаа. Тэгээд яг энэ ондааны ямарч фэнүүдийг хүн бий болгох вэ бодож чадахгүй асуулт. Магадгүй нэг л цаг хугацаа харуулах байх. Гэтэ Stafit одоо Pepsi Mongolia компанийн талаас маркетингийн стратеги тактикуудыг бас гаргаж ажиллаж байгаа хэлтэй байна. Миний зүгээр ойлгож харж байгаагаар Pepsi ондаг зах зээл дээр байршуулсан 2007 оных үрэг Монгол ашигласан энэ шинэ үеийн сонгол. Магадгүй энэ бол зөв байж болох
Generation Y үеийнхэн буюу одоогийн залуучууд маань залуучууд зориулсан одоо маркетингийн стратеги тактикуудыг гаргаж ажиллаж байна. Гэтэ миний бодлоор бол яагаад Pepsi ундаа дэлхий дээр магадгүй Америкт ч юм уу үйл ажиллагаа явуулж байгаа тэр Pepsi компани маркетингийн стратеги Монгол ашиглаж болохгүй гэж яагаад Монголын хүн хэцүү нийгэмд тэдний өөрсдийнхөө тусыг хөгжиж болохгүй гэж те магадгүй ингэснээрээ энэ ундааны Монгол ширхтэн бишрэгч нар фэнүүдийн тоо маш хурцтай нэмэгдэх тийм боломж байгаа болов уу гэж би өөртөө бодож байна. Тэгээд өнөөхөө хүрээнд Монголд болж байгаа шинэ залуу боловсруулалттай шинэ залуу оюутнууд тэднээс гарч байгаа маш их санаанууд маш гоё зүйл маш их гарч байгаа энийг санхүүжүүлэх байгууллага ч юм уу тийм юм Монголд магадгүй цөөхөн би бол сайн хийж мэдэхгүй байна тийм бол байдаг магадгүй байгаа байх. Тэгээ ямар нэгэн банкн дээр ч юм уу очоод шинэ санаагаа өгөөд за би энэ санааг хэрэгжүүлэх юм аа энэ санхүүжүүлж өгч гэдэг ямар ч банк баталцаа хариу би хэлтэй байна. Тийм учраас энийг Pepsi компани яагаад хийж болохгүй гэж. Хоёрдугаарт Монголд одоо бүх нийтийг компьютержүүлэх аян гэж сан үргэлжлэн хэрэгцсэн тийм ээ. Хүн компьютертэй болох боломжууд нэтэд байгаа. Үүний дараагаар захин Монгол хөтөлбөрөд 2012 он хүртэл хийж байгаа бүх нийтийг интернетжүүлэх бас явагдаж байна. Тийм учраас хүмүүс компьютертэй очлоо хүмүүс интернет ашиглах боломжтой боллоо. Тэгээд иймээс Монголын интернет хэрэглэгчдийн тоо өдөр өдөртөө өсөж байгаа. Тэгээд тэр тундасаа блог бичих интернет хэрэглэгчдийн тоо өсөж байна гэдэг чинь блог бичигч имэйл ашигладаг хүмүүс одоогийн залуучууд бүгд сошиал медиа сайтуудад маш ихээр бүртгүүлж үүрээ найз нөхдөд хэлбэртэй холбогдоод өөрсдөө бизнес бодгийг зүйлээ илэрхийлээ санал солилцож байгаа. Хэрэгцээтэй өдөр гэсэн яг энэ салбарыг өөрийнхөө маркетинг төлөвлөгөөнд маш чухал тусгаад үүнтэй интернет чиглэсэн маркетингийн кампаниудыг хийж болохгүй гэж гэсэн зүйлийг санал болгомоор байна л да. Бодож байна. Pepsi компани яг хоо миний төлөвлөгөөр Twitter-com дээр Pepsi Mongolia гэсэн аккаунтыг үүсгээд бас өөрсдөө мэдээлэл өгж байгаа юм сайжруулах. Тэгээд уламжлалт мэдээлэл сэтгүүл телевиз зарцуулж байгаа тэр мөнгөө залуу оюутнууд шинэ үеийн төлөөлөл шинэ үеийнхэндээ нөлөөж чадах энэ хүмүүст зориулаасай Монголын нийгэм өөрсдөө хүрээлэн байгаа орчиндөө сайн зүйлсийг хийж бүтээгээсэй гэж бодож байна. За ингээд Pepsi Mongolia компанийн амжилт хүсье. Тэгээд би бас нэг уужин магадгүй дараа дахин худалдаж авч явах гэдэг та бүхэн явуулж байгаа маркетингийн арга хэрэгслүүд нөлөөлөх болов гэж бодож байна. За ингээд энэ сэдвээр ингээд дуусгая. Ер нь блог зөвхөн текст хэлбэр биш видео подкаст хэлбэрээр явуулах нь маш амар юм байна. Миний блогийг уншиж байгаа өөрөө блог бичдэг тийм та нөхдүүд блогоч гэсэн юм бол наад танд ч гэсэн амар байх юм байна. Маш бага хугацаанд маш их зүйлийг бичих биш ярьж ойлгомжтойгоор ярьж байна. Хэрэгтэй юм шиг санагдлаа. Гоё санагдлаа.
За ингээд дараагийн блог хийх баяртай.